Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр бид Монгол Тэмүүлэл сургуулийн эсэлтийн шалгалтын 2023 оны А хувилбарын 11-ээс 20 хүртэл бодлогуудыг хамтдаа бодцгоё. 11-р бодлого. Усан онгоц зогсоолоос хойд зүгт 150 градус өнцөг үүсгэх чиглэлд 10 км явж А бомтод очдог. Дараа нь А бомтоос хойд зүгт 240 градус өнцөг үүсгэх чиглэлд 11 км явж Б бомтод хүрчээ. Зогсоолоос Б бомт хүртэлх зайг олъё. За тэгэхээр бид зогсоолоо тэмдэглэе. За зогсоолоо З-гээ тэмдэглэжээ тийм ээ. За манай зогсоолоос хойд зүгтээ үүсгэх өнцөгийг олохын тулд эхлээд зогсоолоос хойд зүг рүү тэмдэглэнэ. За хойд зүгтээ 150 градус үүсгэх нь. Тэгэхээр за энд ингээд хойд зүгтээ бид 90 градус үүсгэж байна тийм ээ энэ чиглэлд. За тэгэхээр ингээд энд ирвэл яах вэ? 180 тий. Тэгэхээр 150 гэдэг чинь 180-аас 30 градус хасаад зөв ойролцоогоор бид энэ тавьд гэж үздэг. За энэ өөрөө 10 км явжээ. За тэгэхээр бид хойд зүгтээ 150 градус үсгээд А бомтонд хүрэхэд нийт туулсан зам маань 10 км. Одоо А бомтоос хойд зүгт 240 градус үсгэе. Тэгэхээр манайх тооцохдоо А цэгээс хойд зүгтээ үүсгэх өнцгийг өнцөг нь 240 градус учраас А бомтоос хойд зүг рүүгээ эхлээд тэмдэглэе. За энд маань хойд зүг. За хойд зүгтээ хэдэн градус үүсгэх нь 240. За ингээд хойд зүгтээ 90 градус үүсгэж байна. Бид хойд зүгтээ үүсгэх өнцгөө цагийн зүүнний дагуу тооцдог байгаа тийм ээ. За ингээд 90 градус 240 гэдэг чинь ингээд 180 градус тийм ээ. За 240 градус. Тэгэхээр ингээд 270. Тэгэхээр 270-аас хэдэн градус хасах нь 30 градус хасаад гэж ойролцоогоор тооцъё тий. За багшны энд бол ойролцоо баримжаагаар зурж байна. За Б бомт хүртэл бол 11 км явсан байх нь. Тэгэхээр арай урт явж тийм ээ. За энд бид Б бомтод хүрлээ гэж үзье. Тэгэхээр саяны өгөгдөл маань ингээд байх нь хойд зүгтээ А бомтоос 240 градус үүсгэх чиглэлд явжээ. А-гаас Б хот бомт хүртэл бид нар 11 км аялсан. Ийм бол зогсоолоос тийм ээ. Зогсоолоос шууд Б бомт хүртэл зайг олох нэ. За багшийн дээр жоохон цэвэрхэн нэг тэмдэглэтгэе. Энэ бол А цэг тийм ээ. А бомт. За тэгэхээр бид зогсоолоос бомт хүртэлх зайг тооцоолохын тулд эхлээд хойд зүгтээ үүсгэх өнцгөө хэрхэн ашиглахаа бодож үзье. Тэгэхээр хойд зүгтээ өөрөө зогсоолоос 150 градус өнцөг үүсгээд А хотод ирсэн. Тэгэхээр А-гаас зогсоол хүртэл бид нар хойд зүгтээ хэдэн градус үүсгэж байгаа юм бэ? 30 градус тий. За одоо бүгдээр энэ дээр яаж тооцоол хийж авах гэхээр хоёр параллель шулуун огтлогч зөв үү?
150 градус үүсгвэл бид нар яах нь дотоод соливсон өнцөг гээд энэ дөрөв 150 градус үүснэ. Тэгэхээр хамар өнцөг учраас 80-аас 150-ыг хасаад 30 градус. Тэгэхээр манай А бомтоос хойд зүгтээ 30 градус үүсгэх чиглэлд явбал бид нар зогсоол дээр хүрнэ гэдэг нь харагдаж байна. За 30 градус дээр 240 градусыг нэмбэл 270 градус үүсэж байна тийм ээ. 30 градус дээр 240 градусыг нэмбэл 270 градус. 360 градусаас тойрог өөрөө бүтнээрээ 360 учраас 360 градусаас 270 градусыг хасвал 90 градус. Тэгэхээр бид энд 90 градус үүсгэж байгааг яг тооцоолж оллоо. Тэгэхээр манай зураг дээр байгаа Z, A, B энэ гурвалжин маань тэгш өнцөгт гурвалжин болох нь харагдаж байна. Тэгэхээр тэгш өнцөгт гурвалжны гифтнуузыг олохын тулд Пифагорын теорем ашиглая. А квадрат дээр катетуудын квадратуудын нийлбэр маань гифтнуузын квадраттай тэнцэв. Тэгэхээр зогсоолоос А бомт ортол 10 км. Тэгэхээр 10-ын квадрат дээр нэмэх нь А бомтоос Б бомт ороход 11 км явсан. 11-ийн квадратыг нэмбэл 100 дээр нэмэх нь 121 тэнцүү 221. Тэгэхээр гифтнуузын квадрат нь 221-тэй тэнцүү учраас гифтнууз маань язгуур дор 221 км байх нэ. Тэгэхээр зөв хариу маань А байжээ. За дараагийн бодлогыг харъя. 12 дугаар бодлого. Нэг модтой дараах өгөгдлийн А-г өөр тоогоор солиход өгөгдлийн модын утга ихссэн бол А тоглоо. За тэгэхээр өгөгдлийн мод гэдэг маань өөрөө хамгийн их давтагдсан утга гэсэн үг. Тэгэхээр өгөгдөл өөрөө хэдэн ч модтой байж болдог тийм ээ. За тэгвэл өгөгдлөө анзааръя. Тэгэхээр 6 нэг удаа, 3 нэг удаа, 8 өөрөө 2 удаа орсон байна. За 1 удаа А5 7 өөрөө хэд удаа орсон байх нь вэ? 2 удаа орсон. Тэгэхээр одоогийн байдлаар 8 2 удаа 7 гэдэг утга маань 2 удаа орсон учраас бидний хувьд 8 эсвэл 7 хоёрын аль нэг нь мод байж таарах нь. Учир нь өгөгдөл дээр хамгийн чухал өгөгдөл маань өгөгдөл маань өөрөө нэг модтой гэж өгсөн тийм ээ. Тэгэхээр А хэрвээ анх 8 байсан бол манай өгөгдөл маань А маань хэрвээ 8 байсан бол яах нь вэ? Өгөгдөл маань өөрөө мод нь 8 гэдэг утгатай болно. Тэгвэл А тоог өөр ямар нэгэн тоогоор солих нь тийм ээ. Тэгвэл өгөгдлийн утга ихсэх үү? Тэгэхээр А тоог солиё. А тоог солилоо. А-гийн оронд бид нэр яхав солиод ямар нэгэн тоо орлуулна. Жишээлбэл А-гийн оронд 6 гэд орлуулчвал өгөгдөл маань 3 модтой гараад ирнэ тийм ээ. Тэгэхээр модын утга ихсэн гэдэг маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр авж байгаа тоон утга нь ихсэн гэсэн үг. Тэгэхээр мод маань буцаад нэг модтой болохын тулд А-гийн оронд 7-г орлуулахаар мод нь хэд болно гэсэн үг байна уу? 7 болчихно. Тэгэхээр энэ тохиолдолд 8 байж байгаа 7 болно гэдэг чинь буурч юм тийм ээ. Тэгэхээр бид нэр 7 байж байгаад 8 болж ивэл энийг юу гэх вэ? Ихсэн гэж ярина. Модын утга нь ихсэж байна гэж ярина. Ихссэн. Тэгэхээр анх юу байсан байх нь вэ? Анх мод маань 7 байж байгаад 8 болсон гэсэн үг. Тэгэхээр анх байсан утга маань 7 учраас А-гийн утгыг ол гэдэг маань анх байсан гэж ойлгох ёстой. Тэгэхээр зөв хариу маань Е байх нэ. За
13 дугаар бодлого дээр А болон С-ийг бид нэр жишгэнэ. Тэгэхээр А маань өөрөө B квадрат дээр нэмэх нь 5. С тоо маань өөрөө 2B дээр нэмэх нь 3. Тэгэхээр угт хоёр тоог жишгийн тулд бид гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөлд дараах тохиолдлуудыг батлана гэсэн үг. Тэгэхээр хоёр тоог жишгтээ хоёр тал дээр зэрэг үйлдэл хийж болно тийм ээ. Тэгэхээр бид нэр B 2B-г хасаад С тооноос А тооноос 2B-г хасах юм бол B квадратаас хасдаг нь 2B нэмэх нь 5 болж байна. Энэ маань 3-тай. Жишгтэн. За эндээс бид нэр бүтэн квадрат ялах юм бол B квадратаас хасдаг нь 2B нэмэх нь 1. За 5 болохын тулд 4-ийг нэмнэ. Та бүхэн анзаарвал B-гээс хасах нь 2B нэмэх нь 1 гэдэг маань өөрөө B-гээс хасах нь 1-ийн квадрат. Нэмэг нь 4 болж байна. Тэгэхээр ямар нэгэн тооны альфа тооны квадрат зэрэг өөрөө нэмэх утгатай. Нэмэх тоон дээр 4-ийг нэмбэл 3-аас мэдээж эрс их гарна. Тэгэхээр манай А тоо маань С-гээс их болох нь батлагдж байгаа тул зөв хариу нь D байх нэ. 14-р бодлого үржүүр нь 864 бөгөөд хамгийн их ерөнхий хуваагч нь 6 байх 2 тоог олоорой. Тэгэхээр тест учраас бид нар хариунаас нь шууд хөөж болно. Тэгэхээр илэрхий худлаа хариунуудаа дараад хамгийн их ерөнхий хуваагч нь 6 байх. Эхлээд уг нөхцөлийг шалгана гэсэн үг. За багш нь энэ бодлогыг 2 аргаар бодъё. Хариунаас хөөх аргаар бодож байгаа тохиолдолд та бүхэн маань хамгийн түрүүнд хамгийн их ерөнхий хуваагч нь 6 гарч байгаа олох буюу 6 гарахгүй байгаануудаа төрүүлээд хасах нь илүү ухаалаг. За жишээлбэл 13 ба 288-ийн хамгийн их ерөнхий хуваагч мэдээж 6 байж чадахгүй. Яагаад тэгэхээр 13 маань өөрөө 6-д хуваагдахгүй тийм ээ. 144 12. 12-ын квадрат өөрөө 144 тийм учраас энэ хоёр тооны хамгийн их ерөнхий хуваагч бол 12. Тэгэхээр 6 биш учраас B буруу. 12 72 хоёрын хувьд бодъё тийм ээ. За 72-ыг 16-д хувааж болох уу гэж л шалгана тийм ээ бид нар. 72-ыг 6-д хуваая. Хэд байх нь вэ? 12 байна тий. Тэгэхээр уг хоёр тоо хоёулаа 12 хуваагдж байгаа учраас буруу байх нь 18 48 2 маань хоёулаа 6-д хуваагдана. 18 48 2 маань хоёулаа 6-д хуваагдаад 8 ба 3 гарна. За тэгэхээр 8 3 2 харилцан анхны тоо учраас хамгийн их ерөнхий хуваагч нь 6. Тэгэхээр D байх боломжтой гэсэн. Тэгвэл 24 36 2-ыг шалгая. 6-д хуваагдаад 4 6 дахиад 2-т хуваагдаад 3 4-ийг 2-т хуваагаад 2. Тэгэхээр 2 ба 3 харилцан анхны тоо. Тэгэхээр хамгийн их ерөнхий хуваагч нь 6 ба 2-ын үржүүр буюу 12 болж байна. Тэгэхээр Е бол буруу. Тэгэхээр зөв хариу зөвхөн D байх. Тэгэхээр энэ бодлогыг хариунаас нь хөөж бодвол бас хурдан байж болно. За үндсэн бодох арга нь бид тест биш тохиолдолд бид хамгийн их ерөнхий хуваагч гэдэг утгаас мөнхөөнд хамгийн их ерөнхий хуваагч гэдэг нь 2 тооны хувьд хоёуланд нь байдаг ерөнхий үржигдэхүүн тийм ээ. Хоёулыг нь хувааж чадчих байгаа гэсэн. Тэгэхээр огтлцол дээр 6 гэдэг тоо байгаа. 6-д гэсэн үржигдэхүүн А тоо болон B тоо аль алинд нь орсон гэсэн. Тэгэхээр 6-г нэг X гэдэг тоогоор үржихээр А тоо гарч ирнэ. А тоо маань 6x хэлбэртэй, B тоо маань 6y хэлбэртэй гэж таарах нь. За энэ дээр бид нэр анхаарах зүйл нь хамгийн их ерөнхий хуваагч x ба y нь 1 байна. Буюу x ба y нь харилцан анхны тоо байх ёстой. За уг хоёр тооны үржүүр нь хээр 6x-ийг 6y-гээр үржээд хэд гарсан байх нь вэ?
864. Тэгэхээр x ба y-ийн үр жур нь өөрөө 864-ийг хуваах нь 6 36 байх нэ. За хуваая. Тэгэхээр 864-ийг 36-д хуваах юм бол 2-оор өгөөд 72 тийм ээ. За тэгээд 4 1 4. Тэгэхээр бид 4-өөр өгөхөөр 24 12 144. Тэгэхээр 24 болох нь. X ба Y-ийн үр жур 24 бөгөөд X, Y-ийн харилцан анхны тоо учраас 24 маань өөрөө анхны тоо үр жигтгүүн задлах юм бол 2 ба 3-ын зэрэг болно тийм ээ. 2-ын 3 зэргийг үржих нь 3 буюу X, Y2-ын аль нэг нь 8, нөгөө нь 3 байж таарна. Тэгэхээр анхны тоо маань А тоо маань 8-ыг үржих нь 6 буюу 48. Б тоо маань 3-ыг үржих нь 6 буюу 18. За бид задгай даалгавар дээр дараах байдлаар бодож болох юм аа. За 15 дугаар бодлого. Зурагт үзүүлсэн зөв 6 өнцөгт байх тий. Тэгэхээр будагдсан тэгш өнцөгтийн талбай нь 60 см квадрат бол зөв 6 өнцөгтийн талбайг олоо. Альва зөв олон өнцөгт маань тойрогт багтдаг. Тэгэхээр багш нь уг зөв 6 өнцөгтөө тойрогт багтаагаа зуръя. Тийм ээ. За тэгэхээр бид нар зөв 6 өнцөгтийн талбайг болохдоо тойрогт багтаагаад за багш нь гараараа зурж байгаа учраас жоохон мухаа зурчлаа. Тэгэхээр тойргийн төвийг дайраад бид бүх тал нь тэнцүү ээж таарна тийм ээ. А талтай. Зөв 6 онцогт маань. Тэгэхээр бид тойргийг хэдэн тэнцүү гурвалжинд хувааж байна вэ? 1 2 3 4 5 6. Тэгэхээр зөв 6 онцгтын талууд нь тэнцүү учраас тэнцүү хүчүүдэд хувааж байгаа. Тойрог маань өөрөө 360 градус учраас 360 градусыг 6-д хуваах юм бол 60 градус. Тэгэхээр бид 60 градус оройтой адил хажууд буюу энэ бол радиус үснэ. ОC, ОD бол радиус. Тэгэхээр энэ бол адил хажууд орой нь 60 градус байна гэдэг чинь суурин өнцгөө тэнцүү гэхлээр 60 60 60 буюу манай OCD гурвалжин өөрөө зөв гурвалжин байна. Тэгэхээр зөв 6 онцгт дээр энэ чанарыг ихэвчлэн ашиглаж бодлого бодвол их зүгээр байдаг тийм ээ. За тэгэхээр тэнцүү талд зөв 6 ширхэг гурвалжингийн хуваагддаг гэсэн зөв 6 онцгт маань. За тэгэхээр энэ будагдсан хэсгийн талбайг хэрвээ анзаарах юм бол хэдэн гурвалжны талбай нийлж байгаа юм бэ? 1 2. Энэ хоёр хэсэг нийлээд яг зөв гурвалж учраас нэг гурвалжны талбай үүснэ. Энд дахиад нэг гурвалжны талбай. За тэгэхээр 1 2 3 4 гурвалжны талбай байна. За зөв 6 өнцгтийн маань талбай нь өөрөө 6 ширхэг зөв гурвалжны талбайгаас тогтох байх нэ. Тэгэхээр будагдсан хэсгийн талбай маань өөрөө 4 ширхэг зөв гурвалжны талбай нийлбэр буюу будагдсан хэсгийн талбай 60 см квадрат гэж өгөгдсөн учраас нэг гурвалжны талбайг болвол 60-ыг хуваах нь 4. Тэгэхээр нэг зөв гурвалжны талбай маань өөрөө 15 см квадрат байна. Тэгэхээр зөв 6 өнцгтийн талбайг олохын тулд 6-г үржих нь 15 буюу 90 см квадрат байх нэ. Тэгэхээр зөв хариу B. 16 дугаар бодлого.
Шууд пропорционал хамаарлын график нь C-цэгийг дайрдаг бол ийм ямар утганд D-цэгийг дайрах вэ? Тэгэхээр энэ бодлогын гол өгдөл маань шууд пропорционал хамаарлын график. Тэгэхээр шууд пропорционал хамааралтай функцүүд буюу x нь 1-1-ээр өсөхөд y нь мөн адил 1-1-ээр өсдөө гэсэн үг. Тэгэхээр шууд пропорционал хамаарлыг бид y тэнцүү k гүржих нь x гэсэн томьёогоор томьёолж болно. Тэгэхээр эндээс бид юу гэж хэлж чадах вэ гэхээр C-цэгийг дарна гэдэг маань x-ийн оронд 2-ыг орлуулахад y нь 1 гарч байна гэсэн үг. Тэгэхээр 2x тэнцүү 2k тэнцүү 1. Тэгэхээр k тэнцүү өөрөө 2-ны 1 байна. Тэгэхээр манай шууд хамаарлал пропорционал хамаарлын функц нь y тэнцүү 2-ны 1 x байсан бөгөөд бид d-цэг буюу x-ийн оронд хасах 4 үед орлуулахад y нь m гарах нь. Тэгэхээр функц дээрээ орлуулга гэвэл 2-ны 1-ийг бүрчгэх нь x нь хасах 4 гэхээр m тэнцүү m гарнаа гэсэн байна y. За эндээс бид нэр хэлбэр тооцоол хийхэд m тэнцүү хасах 2 гарч байна. За А арга нь бол бид нар яах нь хамгийн эхлээд C-цэгээ шууд пропорционал хамаарлын тэгштгэл дээрээ орлуулад K буюу шулууны налалтай болоод шууд пропорционал хамаарлын хамаарал бүхий функцийнхээ томьёог гаргаж ирсэн байна тийм ээ. За томьёон дээрээ x-ийн оронд хасах 4-ийг орлуулад m буюу y маань гарч ирсэн байна. Тэгэхээр ингэж бодож болно. Эсвэл бид нэр y тэнцүү k бүрчгэн x буюу эндээс бид нэр x ба y-ийн харьцаа нь y-ийг x тарьцуулахаар k гарна тийм ээ. Шууд пропорционал функцийн хувьд y-ийн ба x-ийн харьцаа нь тогтмол байдаг учраас энэ чанарыг ашиглаад шууд бодолт хийгдэж бас болно. Пропорц бичиж болно гэсэн үг байна. Тэгэхээр y нь C-цэгийн хувьд y тэнцүү 1 x тэнцүү 2. Тэгэхээр 1-ийг хуваах нь 2 тэнцүү m-цэгийн хувьд y тэнцүү m x тэнцүү хасах 4. Тэгэхээр m-ийг хуваах нь хасах 4. Эндээс бид m тэнцүү хасах 2 гэж тооцоолж олж болно. Тэгэхээр энэ хоёр бодолтын аль аль нь зөв. За 17 дугаар бодлогыг харъя. 16x квадрат хасдаг нь 8x-ийг нэмэх нь y квадрат тэнцүү тийг бол дараах утгыг олоорой гэж байна. За тэгэхээр бид нар эхлээд x y-ийн хамаарлыг харцгаая. 16x квадрат хасдаг нь 8x-ийг нэмэх нь y квадрат тэнцүү тэг байна. За тэгвэл та бүхэн энэ томьёог сайн ажиллах юм бол энэ маань 4x-ээс хасах нь y-ийн квадратын томьёо байгааг харж байгаа байх. Тэгэхээр бид нэр эндээс 4x-ээс y-ийг асвал тэгтэй тэнцүү болохыг гаргаж ирж чадна. X y-ийн хамаарал нь y тэнцүү 4x. Тэгэхээр бид y-ийн оронд 4x-ийг орлуулж уг бодлогыг бодно гэсэн үг байна. За 2x дээр 3y-ийг нэмээд 2x-ээс 3y-ийг хасна. Энэ хоёрын харьцааг олох нь. Тэгэхээр y-ийн оронд 4x-ийг орлуулвал 2x нэмдэг нь 3-ыг үржих нь 4x. Хуваах нь 2x хасдаг нь 3-ыг үржих нь 4x. За бодъё. Тэгэхээр 2x-ээс нэмдэг нь 12x. Хуваах нь 2x-ээс хасдаг нь 12x. Тэгэхээр манай бодлогын хариу 14x-ийг хуваах нь
хасах 10x буюу x-үүд маань хураагдаад нэмэх хасах 1.4. Тэгэхээр манай бодлогын зөв хариу D байжээ. За дараагийн бодлого геометрийн бодлого байна. Адил хажууд трапезын суурийн өнцөг 45 градус, адил хажуу тал маань 9 язгуурдоор 2 см ба диагонал нь 15 см урттай байв. Трапезийн периметрийг олоорой. За тэгэхээр багш нь ABC адил хажуу трапез зурсан байна тийм ээ. За бүгдээрээ дахин зурх болчлоо. За эхлээд адил хажуу трапез зурна. А, Б, С, Д адил хажуу трапезийн гэдэг маань хоёр хажуу тал нь тэнцүү зурагтана гэсэн үг тийм ээ. Суурийн өнцөг маань 45 градус. Тэгэхээр энэ хоёр дээр би 45 градус үсэж байна гэсэн суурийн хоёр өнцөг нь тэнцүү байх нь. За трапезийн маань диагонал нь эсрэг орчих хоёр оройг холбоход диагонал үүснэ. Тэгэхээр А оройг С оройтой холбох юм бол АС диагонал үүсэж байна. За уг АС диагонал маань өөрөө 15 см урттай. За өгдлүүдээ тэмдэглэе. Диагонал нь өөрөө 15 см. За хажуу тал нь 9 язгуурдоор 2 см. За тэгвэл бид нэр 45 градус гэдгийг ашиглахын тулд С оройгоос өндөр болгоё. CH өндөр болгоцгаая. градус. Тэгэхээр CHD гурвалжны хувьд авч үзвэл CHD энэ гурвалжны хувьд авч үзэх юм бол 90 45 45 буюу онцгой тэгш өнцгт гурвалжин болох нь харагдана. За 45 45 90 градус байдаг. Адил хажууд тэгш өнцгт гурвалжин маань онцгой тэгш өнцгт гурвалжин 45 градус эсрэг талыг А гэж үзэх юм бол гифтнүүз нь язгуурдоор 2 А байдаг тийм ээ. Тэгэхээр энэ чанарыг ашиглах юм бол бид язгуурдоор 2 А тэнцүү 9 язгуурдоор 2 буюу А тэнцүү 9 байсан байна. Тэгэхээр А гэдэг маань өөрөө HD-гийн урт болон CH-ийн урт нь 9 байх нэ. 9. За энэ дээр бас бид нөгөө талдаа бүгдээрээ нөгөө талдаа AC, CH, AH гурвалжныг авч үзье. Тэгэхээр гурвалжин AC маань тэгш өнцгт гурвалжин учраас бид Пифагорын теорем ашиглаад AH-ийн уртыг олж болно. Тэгэхээр AH маань өөрөө катет учраас AH-ийн квадрат дээр нэмэх нь 9-ийн квадрат тэнцүү 15-ийн квадрат. За үүндээс хэлбэр тооцоол хийцгээе. Тэгэхээр H квадрат тэнцүү 15-ийн квадрат 225 хасдаг нь 9-ийн квадрат маань 81. За бодъё 4 тийм ээ. 4 1 буюу 144. 144 маань өөрөө 12-ийн квадрат. Тэгэхээр AH маань өөрөө 12 см байжээ. За тэгэхээр AH маань өөрөө 12 см.
За периметрийг олъё. Тэгэхээр периметр маань дөрвөн талын маань нийлбэр, доод суурь маань AD суурь маань суурийн уртаа эхлээд олцгоё. AD суурийн урт нь өөрөө 12 дээр нэмэх нь 9. Тэгэхээр 21 см гарч ирж байна. BC дээд суурийн уртыг олъё. Тэгэхээр бид B оройгоос өндөр буулгахад H2 тий AH2 маань мөн адил хажууд тарпез учраас 9 гарч ирнэ. Тэгэхээр дээд суурь маань өөрөө 12-оос хасах нь 9 болж байгааг анзаарсан байх. За ингээд 3 см. Талууд дээд суурь дээр доод суурьаа нэмээд 2 хажуу талаа нэмээ 2-ыг үржих нь 9 язгуурдоор 2. Тэгэхээр бодлогын хариу маань 24 дээр нэмэх нь 18 язгуурдоор 2 см. Зөв хариу маань Е байжээ. 19-р бодлого. За эхний 100 ширхэг натурал тоонууд дотор 2, 3, 7 гэсэн тоонуудын алинд нь ч хуваагдахгүй тоо хэд байх вэ? Тэгэхээр уг бодлого маань олонлогтой холбоотой бодлого байна тийм ээ. За тэгэхээр эхний 100 ширхэг натурал тоо гэдэг бүгдээрээ тайлбарлая тийм. Натурал тоо гэдэг маань 1, 2, 3 буюу юм тоолдог тоо тий. Тоо ширхгийг хэмждэг тоо. Тэгэхээр 1-ээс 100 ширхэг байна гэдэг маань бидэнд нийт их олонлог маань 1, 2 гэх мэтчлэн 100 хүртэл натурал тоо байгаа ахна. Энэ натурал тоо маань мэдээж Е олонлог гэж тэмдэглэе. Их олонлогоо. Тэгвэл Е олонлогийн чадал нь өөрөө 100 ширхэг тийм ээ. 100 ширхэг тоо байгаа гэсэн үг. За 2, 3, 7 гэсэн тоонууд алинд нь ч хуваагддаггүй гэдэг маань А олонлогийг бүгдээрээ 2-т хуваагддаг тоо олонлог гэж үзье. А олонлог маань 2-т хуваагддаг тоо олонлог. Б олонлог маань 3-т хуваагддаг тоо олонлог. С олонлог маань 7-т хуваагддаг тоо олонлог. Тэгвэл алинд нь ч хуваагддаггүй гэдэг маань эдгээр олонлогийн нэгдлийн яах нь эсрэг буюу бид эхлээд А, Б, С олонлогийн нэгдлийг олоод А нэгдэл, Б нэгдэл, С нэгдэл буюу А, Б, С 3 олонлогийн нэгдлийг олоод дараа нь нийт олонлогийн чадлаас нэгдлээ яах нь хаснаа гэсэн үг. Буюу 2, 3, 7-гийн аль нэгэнд хуваагддаг тоог нийт олонлогоос авчих юм бол энэ 3 тооны алинд нь ч хуваагдахгүй тоонууд үлднэ гэсэн байх нэ. За тэгэхээр олонлогийн нэгдлийг олно гэдэг маань А олонлогийн чадал дээр Б олонлогийн чадлыг нэмээд С олонлогийн чадлыг нэмээд за одоо яах ёстой вэ? Огтлцол маань 2 удаа нэмэгдэн тий. А ба Б олонлогийн огтлцол маань Ад ч байгаа, Бд ч байгаа. Тэгэхээр давхартаад 2 удаа нэмэгдсэн учраас бид огтлцлуудыг нь яах нь хасна. А огтлцол Б хасдаг нь Б огтлцол С хасдаг нь АЦ-ийн огтлцлыг хасгана. Үүн дээрээ за АБЦ-ийн гурвуулангийн огтлцол маань эхлээд 3 удаа нэмэгдээд дараа нь 3 удаа хасагдсан гэсэн. Тэгэхээр одоо байхгүй болсон байгаа тий. Тэгэхээр бид нэмж өгөх шаардлагатай. За огтлцлыг нь нэмнэ. Энд буруу биччихлээ. А огтлцол, Б огтлцол, С
С огтлцлыг яах вэ? Нэмнэ гэсэн үг. За руух томыг ашиглахын тулд бид эхлээд А олон дэлхийн чадлыг олно. А олон дэлхийн чадлыг олохын тулд 1-ээс 100 хүртэл натурал тоон дотор 2-т хуваагддаг хэдэн ширхэг тоо байгааг олцгоё. Тэгэхээр 50 ширхэг тоо байгаа ах нь Б олон дэлхийн чадлыг олъё. Б олон дэлхийн чадал маань 100 хуваах нь 3 буюу 33 ширхэг байгаа ах нь тий 3-т хуваагддаг тоо. С олон дэлхийн чадлыг олцгоё. 100 хуваах нь 7. Тэгэхээр 14. Одоо бүгдээрээ А, Б-гийн огтлцлын чадлыг олъё. Тэгэхээр А тоо олонлог маань 2-т хуваагддаг тоонууд, Б олонлог маань 3-т хуваагддаг тоонууд. Тэгэхээр 2 ба 3-т зэрэг хуваагддаг тоо гэдэг маань хамгийн их ерөнхий хуваагч буюу 2 ба 3-ийнх 6. Тэгэхээр 100 хуваах нь 6. Тэгээ бүхэл хэсгийг авъя. 1 16. За Б огтлцол С-г олъё. Тэгэхээр 100 хуваах нь Б ба С гэдэг чинь 3 ба 7 зэрэг хуваагддаг тоо буюу 21 тийм ээ хамгийн их ерөнхий хуваагч нь. 21-т хуваахаар 4. За А ба С-гийн огтлцлоо олъё. 100 хуваах нь 2 ба 7 зэрэг хуваагддаг тоо маань 14. 14 гэдэг чинь 7 байх нь тийм ээ. За хамгийн сүүлд бид А огтлцол, Б огтлцол, С огтлцол буюу гурвуулангийнх нь огтлцлын чадлыг олно буюу 2, 3, 7 зэрэг хуваагддаг тоо маань өөрөө үржүүлэх буюу харилцан анхны тоонууд учраас үржүүлээд 42. Тэгэхээр 142-т хуваагаад бүхэл хэсгийг авбал 2 байх нэ. За ингээд томьёонд орлуулъя. А олон дэлхийн чадал маань 50. Нэмдэг нь 33. Нэмдэг нь 14. Хасдаг нь 16. Хасдаг нь 4. Хасдаг нь 7. Нэмэх нь 2. За хасах юм бол 14. За ингээд хэлбэрчлэе. Тэг болно тийм ээ 16 16 учраас. За тэгээд 83. 83-аас хасах нь 11. Ингээд 72 гарч байна. За нийт олонлог маань өөрөө 100 ширхэг элементтэй тийм ээ. Тэгэхээр 100-аас хасах нь 72 буюу хариу маань 8, 28. Зөв хариу нь 28 байх нэ. За өнөөдрийн сүүлийн бодлого маань дараах модультай тэнцэтгэл бишийг хангах тийм ээ. Бүхэл тоон хэдэн шид байх вэ? Тэгэхээр бид нар энэ дээр бүхэл тоо гэдэг дээрээ илүү анхааралтай ажиллах хэрэгтэй. Бүхэл тоо гэдэг маань эерэг ба сөрөг зөв үү? Хасах 2, хасах 1, тэг маань бүхэл тоонд орно. 1,
2 гэх мэтчлэн эерэг ба сөрөг бүхэл тоонууд маань Z гэж тэмдэглэдэг тийм ээ. Бүхэл тоо олонлого дээр шийднэ. Хэд байх вэ гэж асуужээ. За бүгдээрээ энэ бол өөрөө модультай хэлбэр модультай тэнцэтгэл биш байна. Тэгэхээр хэлбэр модультай тэнцэтгэл биш маань 3-аас бага утга авна гэсэн. Тэгэхээр модуль доторх тоо маань нэмэх тоо байсан ч нэмэх хасах тоо байсан ч нэмэх гэж гардаг тийм ээ. Тэгэхээр x-ээс хасдаг нь 2 буюу модуль доторх тоо маань өөрөө хамгийн ихтэй 3 гэдэг утга авч чадна. Хамгийн багадаа хэд байх нь хасах 3 гэдэг утга авч чадна. Тэгэхээр хасах 3-аас 3 гэсэн давхар тэнцэтгэл биш. Бодцгоё. Хасдаг нь 2 байгаа юм чинь тэнцэтгэл биш дээрээ 2-ыг нэмнэ тийм ээ. Буруу тал дээр зэрэг үйлдэл хийгдэнэ. Тэгэхээр хасах 1 x 5. Уншия. Хасах 1-ээс эрс их 5-аас эрс бага гэж уншигдана. Тэгэхээр тоон шуулуун дээр тэмдэглэх юм бол хасах 1-ээс эрс их учраас хасах 1 явах лээ орохгүй. Тэг 1 2 3 4 5. 5-аас эрс бага учраас 5 орохгүй. Тэгэхээр 5-аас бага хасах 1-ээс их гэхээр манай өгдөл маань хасах 1-ээс 5-ын хооронд оршин. Гэхдээ хасах 1 5 орохгүй учраас хэдэн бүхэлд шийд байгаах нь тоолъё. 1 2 3 4 5. 5 бүхэл шийд байгаах нэ. За өнөөдрийн хичээлээр бид 2023 оны А-г хамтдаа ажиллалаа. Гэртээ Б хувилбарыг ажиллаж үзээрэй. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.